Монгол улсын их хурлын гишүүн Аюул сайхан нэмэлт өөрчлөлтийн төслийг маш сайн хэлэлцэх ёстой. Үндсэн хуульд туслаж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг маш сайн хэлэлцэх ёстой. Хэлэлцүүлгийн явцад зүйл залт бүрээр нь ярих ёстой. Шүүх шудраг бус ажиллаж, авилгад идэгдэж байгааг иргэд шүүмжилдэг. Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилно гэдэгтээ санал нийлэхгүй байгаа. 6 жилээр байдаг хэрнээ халдашгүй дархан эрхийн цаана ард түмний бохимдлыг төрүүлсээр байна. Зарим нь бүр сугардгүй нэр авчихсан. Хуулийн байгууллага иргэдээс асуудал үүсгээд байхад сугарч өгдөггүй. 9 жил болчихвол яах вэ гэдэг асуулт гарна. Ядаж одоогийн зохицуулалтаараа 6 жил хэвээрэн үлдэсэн нь зөв гэж үзэж байна. Улс төрийн намуудаар дамжуулж төрийн эрхийг барьдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Бизнес бүлэглэл өөрсдийн төлөөллийг улс төрийн намаар дамжуулж төрлөө оруулдаг. Тэрэн нэргээд бизнес бүлэглэлдэн үйлчилдэг. Ийм зүйл яваад байдаг. Угтан улс төрийн нам иргэдийг төртэй холбох ёстой байтал бизнес бүлэглэлийг төртэй холбодог шинж чанартай болцоод байгаа юм. Бизнес бүлэглэлүүд улс төрийн намаар дамжуулж төрлөө хүнэн оруулдаг гол шалтгаан нь далд санхүүжилтээр улс төрийн намыг тэтгэдэг юм. Энэ бол төрийн хямрал улс орон буруу явж байгаагийн нэг жишээ. Өдрийн санин 2019 оны 6 дугаар сарын 25 номер 133